Монголд хөрөнгө оруулагчдын эсрэг 2 дугаар дайн 1987 онд эхэлсэн юм. Учир нь энэ цаг үед Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах Монгол ард улсын хоорондоо дипломат харилцаа тогтоосноор Монгол төрийн мянганы уламжлалт хар хайрцагны бодлого болох 3 дахь хөршийн бодлогын шинэ үе эхэлсэн билээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох идэвхтэй оролдлого 1912, 15, 1927, 1947, 1964, 1972 онуудад гарч байсны сүүлийн хоёр нь Америкийн нэгдсэн улсын санаачилгаар хийгдэж байжээ. Өдгөө Орос хятад хоёрыг давсан ашиг сонирхлын бүсийн эрэл болон харагдаж байгаа энэ бодлого шин зүйл биш ээ. Бидний өвөг дээдэс мянган жил тоогоор олон нутгаар том хоёр үндэстэн, хоёр гүрэн, хоёр империйн завсарт оршиж ирсэн онцлог тогон уялдуулан ийм бодлого гаргаж ирсэн байдаг. Монголчууд төрүүлс байгуулсан тэр цагаас эхлэн цөөн тоотой хүн ардаан сэтгэл оюун оршин амьдрах сурталаар нь хөршүүдээс нь тусгаарлах ялгаатай байлгах бодлого явуулж ирсэн юм. Газар зүй болон хэрэгцээт бараа таварын хараат байдлыг өөрчлөх боломж хязгаартай тул өөр гарц хайж байлаа. Энэ бол шашин, соёл, бижиг үсэг, оюун санааны үнэт зүйл, ёс сурталаар тэднээс ялгарч амьдрах арга зам байлаа. Ингэхийн тулд 3 дахь соёлыг хайж байсан. Бомбын шашинтай хятадыг алгасан төвдөөс залсан шарын шашин, хөрш орнуудын слав бичиг хан зүсгээс зайлсхийн уйгар согдоос авсан бичиг үсэг бүгд чухам энэ 3 дахь хөрш, 3 дахь соёлын бодлогын үр дүн байлаа. Буддын шашны анхны дэлгэрэлт жишээ өмнөөс ч биш, умраас ч биш, өнөөгийн Афганы нутгаас улбаалan ирж байлаа. Монгол нутагт анхаа дэлгэрсэн загалмайн чиглэлч Оросын үнэн алдартнаас ялгаатай Несториан урсгалд хамаарч байлаа. Хятадыг өөр төн нэгтгэн захирсан Хувилай хаан хан зүсгийн оронд дөрвөлжин бичиг зохиолгон төрийн албанд хэрэглэж байсан явдалч энэ нийлж жишээ. Ардын хувьсгалын дараахан бичиг үсгийн реформ хийхээр оролдохдоо славян цагаан толгойг биш латин үсгийг туршин нэвтрүүлж байсан нь мөн л 3 дахь соёлын эрлийн улбаа билээ. 1911 онд монголчуудыг удирдан эрх чөлөөний хувьсгал хийсэн богдож явсан дам хотогтч 3 дахь хөршийг цөхрөлтгүй хайж хаалган дахь Америкийн консул Скобинд элчи зарсан нь нэг бас. Ардын хувьсгалын маргаашаас эхлээд Монголын төрийн зүтгэлтнүүд Сэхэтний гол ирмэлзэл нь зөвлөлт Оросыг давж баруун Европ болон далайн чандаас 3 дахь хөрш эрэх явдал байлаа. Тэд хувьсгалын шугамар бүхий л арган хэрэглэн аялж зөвлөлт Оросын цаанаас шин түнш хайж байсан. Монголын худалдааны төлөөлөгч Сампилоны дипломат паспорт энэ байна. Энд Англи, Герман, Финландын виз, өрнөдийн олон орны хилийн бомбын тэмдэг дарагджээ. Москвад болсон аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцсон Монголын төлөөлөгчид Швед, Германы төлөөлөгчдтэй холбоо тогтоосны үрээр анхны цахилгаан станцын генератор ажиглаж, AEG-ийн цахилгаан станц ажиллаж, төмрийн завод байгуулагдлаа. Герман, Францад суралцуулахаар илгээсэн хүүхдүүд ч 3 дахь хөрш, 3 дахь соёл боловсролын эрлийн нэгэн үзүүр байсан юм а. Гэвч ардын хувьсгалын дараагаар өрнүүлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг анх дугаар дайнаар Монголын 3 дахь хөршийн бодлого түүний анхны нахяаг арчин хайжээ. Монголын төр сүүлийн 400 орчим жил хөрш орноос хараач явж ирсэн. 1990 оны хүртэл манай төрийн бодлогыг эхлээд Бээжин, Москва хоёрын аль нэгэнд шийдээд дараа нь бид тэрнийг хэрэгжүүлсээр явж ирсэн. Гадаад Монгол, бүгд найрамдах Монгол ард улс гэх зэрэг бие даасан утгатай нэршил бүхий Монгол орныг Жунан хайн ордон, Кремль хоёр
төрөөр нь дамжуулан хяндаг байлаа. Харин төрийн гэрээр нь буюу өөрөөр хэлбэл удирдагчийн эхнэрээр нь дамжуулан хянана. Эзэрхийлэн захирагч орноос хатан гэрги авахна. Нэг талаас тэдэндээ үнэнчийн илэрхийлэл байлаа. Манжин эзэрхийллийн үеийн Монголын төрийн шийдвэр гаргагчид манж эхнэртэй эфүү нар байсан. Харин зөвлөлтийн үеийн Монголын удирдагчийн хэв шинж илэрхийлэл нь Юмжаагийн Цэдэн бол тэрний зөвлөлт эхнэр Анастасия Ивановна Цидимбал Филатова байсан. Ер нь бол нэгэн цагт бүгд найрамдах Монгол ард улсын нам төрийн удирдлагын дээд аппарат улс төрийн төвчөөний гишүүдийн тал нь зөвлөлт эхнэртэй байсан билээ. Иймэрхүү эзэрхийлэл их ахын хараат байдлаас гарах салах явдал нь нийт үндэстний эрмэлзлэл болсон бөгөөд энэ нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүчний нэг нь байлаа. Тэртээ 1944 онд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Уэльс айлчилснаас 40 гаруй жилийн дараа буюу 1987 онд Монгол улс Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтооно. Улмаар 1990 онд төрийн нарийн бичгийн дарга Джеймс Бейкер Монголд хөл тавилаа. Ийхүү монголчуудын олон жилийн мөрөөдөл биелж далайн чандаас дэлхийн бодлогыг тодорхойлогч хүчирхэг Америктай түншлэх зам нэгдлээ. Гэвч ээлжээр өөрийн нөлөөнд дом байлгаж улс төр хийдэг том барьцаа стратегийн тоглоомын гол хөзөр нь гараас мултрах нь Оросынч тэр Хятадынч тэр хүсэх зүйл биш байсан. Джеймс Бейкер Тусаймын хан өнгөрсөн нэгтгэн тэмээчин инх төвшингийг зочилж өдөр техник ажил амьдралтай танилцлаа. Мөн хоёрын үцгийн тавайг ан амт нүсэж өндөр сэтгэлтэйгээр Улаанбаатар босч ирлээ. Тэрхүү дэд ерөнхийлөгчийн айлчлалын дараа Монгол улсын тусгаар тогтнол албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байсан бол төрийн нарийн бичгийн даргын айлчлалын үеэр Монголын төр сүүлийн 400 жилийн түүхэндээ анх удаа Бээжингээс Кремлээс ч тэр асуулгүй нэгэн шийдвэр гаргалаа. Энэ нь Кувейтийг эзлэн төрөнгөйсөн Иракийн эсрэг эвсэлд бүгд найрамдах Монгол ард улс нэгдсэн алхам байлаа. Монголын төрч энэ үнийгэн албан ёсоор 3 дахь хөршин бодлого гэж дараа нь нэрлэсэн юм. Чухам энэ үеэс л эхлэн Монгол улсын 3 дахь хөрштэй болоод өөрсдийнх нь аль альнийх нь нөлөөллөөс мултрах ордлоготой хамтран тэмцэх сонирхол Хятад, Орос хоёрт бий боллоо. Гэхдээ 3 дахь хөршийн асар том хөрөнгө оруулалт орж ирсэн нөхцөлд л тэд үнэхээр 3 дахь хөрш болж чадна. 3 дахь хөршийн том хөрөнгө оруулалтыг татаж чадах цорын ганц их усүр гэвэл Монголд ердөөл уул уурхай, хөгжил буурай, хүн аман цөөн, олон жилийн тус гарлалаас болоод нийгмийн сэтгэлгэн дорой хийгээд ертөнцийн тухай ойлголт нэмгэн ийм газар өөр юугаараа бусдын сонирхлыг татах вүлээ? Геополитик утгаараа 400-ны турш ердөөн л Хятад, Орос хоёрын нөлөөллийн бүст хамаарч ирсэн орн шүү дээ. Яг энэ үеэр дэлхий даяар социализм задарч Хятад оюутны хөдөлгөөний дуул яндагдж зөвлөлт гүрэн бутарч байсан цаг.
Ийм болохоор тэд Монголын 3 дахь хөршийн санаархал мөрөөдлийг арчхан яарсангүй. Яарлаач боломж байсангүй. Чухам ийм шалтгаанаар л Монголын мөрөөдлийг монголоор нь арчуулж ирсэн туршилтаа давтах процесс жаахан хүлээгдэх учиртай боллоо. Хүйтэн дайны үеийн нэгэнт өнгөрчээ. Монгол нь Орос хятад хоёрын хувьд л чухал болохоос биш дэлхийн нийтийн улс төрийн сонирхлын цэг болох боломж байсангүй. Өөрөөр хэлбэл Япон, Өмнөд Солонгос шиг хүйтэн дайны үеийн их гүрнүүдийн улс төрийн ашиг сонирхлоор хөрөнгө оруулалт цуглуулж хөгжих боломжгүй гэсэн үг. Иймд 3 дахь хөршийг бий болгоё гэвэл 3 дахь хөршийн эдийн засгийн ашиг сонирхол бий болгох ёстой. Ингээд харахаар 20 дугаар зууны эхнээс л тусгаар тогтнолоо эдийн засгаар баттгах ганц их болон харагдаж байсан байгалийн баялаг уул уурхайн салбраас өөр дуудах даллах зүйл байхгүй нь тодорхой. Ингээд монголчууд 3 дахь хөрштэй болох зам уул уурхаагаар дамжих нь хүний өөрийн хүнд ч ойлгомжтой боллоо. Барууны хөрөнгө оруулагчдын эсрэг дайны ард түмний 2 дахь ариун дан 1992 онд бодитойгоор эхэллээ. Шинэ дайны түүчэлэгчид нь Английн хөрөнгө оруулалттай Тэмүүжин Менж компанийн Монгол ажилчид байсан. Хөрөнгө оруулагчдын эсрэг өрнүүлсэн ард түмний шинэ дайны эхлэл нь үндэсний онцлогтой 2 дахь болон 3 дахь хөршийн оролцоо шингээгүй байлаа. Ажилчид нь компанийн хөрөнгийг хуваан эзэмшиж, ногдол ашиг хүртэх, өөрсдийн төлөөллөөр дамжуулан удирдлагын менежментэнд оролцох шаардлага тавьж тэмцэл өрнүүлсэн. Энэ бол хэрхэн Октябрийн хувьсгалын үр шимээр Морозовын фабрикийг хураан авч, ажилчин ангийн гарт өгсөн тухай оройн сургуулиар жил болгон заалгаж ирсэн хичээлд үзсэн шиг аргагүй л өстой Монголын ажилчин ангиас л гарч болох санал байлаа. Хөрөнгийг булан авах пролетар маягийн шаардлагад нь зөвүүдсэн Тэмүүжин Менчийн үйлдвэрийн хаагаад хятадын өвөр Монгол руу нүүж тэнд бизнесээ амжилттай үргэлжлүүлжээ. Энэ тэмцэлд коммунист ухамсартай социалист ажилчин ангиас капитализмтай тэмцэж ирсэн туршлага гэгчил харагдахаас биш. Орос хятадын бус хөрөнгө оруулагчдыг хөөх, шахах уур амьсгал манайд бүрдэж амжаагүй байсан юм а. Монгол дахь хөрөнгө оруулагчдын эсрэг 2 дахь дан жинхэнэ утгаараа 1996 онд эхэллээ. Энэ дан манай оронд Орос хятадын бус хөрөнгө оруулагчдыг албан ёсоор гадуурхахын эхлэл боллоо. Энэ бол Монголын засаг төрийн эрх анхудаа Монгол ардын хувьсгалт намаас өөр намд шилжсэн үе байлаа. Нэгэн томоохон ажил яригдж эхэлсэн нь Малайзийн уул уурхайн корпорацтай Монголын тал хамтран эгийн гол дээр усан цахилгаан станц барихад төсөл байлаа. Төсөл хэрэгжснээр Оросоос бүрэн хараат байдаг Монгол орон эрчим хүчний хувьд тусгаар тогтнох эхний шийдвэрлэх алхман хийх учиртай байлаа. Эгийн голын төсөл итгэлтэй урагшилж,
усан санд автах учиртай газартаа археологчид судалгаа хийж булш мунхныг хичээнгүйлэн малтаж гаргалаа. Анхан шатны гэрээ хэлэлцээр хийгдэж тэрнийг тэмдэглэн зохиосон хүлэн авалтанд их хурл засгийн газрын гишүүд оролцлоо. Тэдэнд MMC Corporation Berhard гэсэн логотой нэрийн хуудасны хайрцагийг их бүтээн байгуулалтан бэлэгдэн дурсгаж байлаа. Саяхнаас нэрийн хуудастай болоод байсан монголчууд ч тэрнийг хийх савтай болоод сэтгэл хөхөн харьцаасан да. Гэвч Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд нь Эгийн голын усан цахилгаан станцын эсрэг зогслоо. Улсын их хурлдч Малайзийн эсрэг парламентын бүлгэн маягтай бүлэглэл үүслээ. Мэдээж Монгол орон эрчим хүчний хувьд тус гар тогтнох нь муухай тухай үг яриа гарсангүй. Харин тэрний оронд Малайзийн төсөл хэтэрхий өртөгтэй бөгөөд монголчуудыг шуулсан шинжтэй. Харин дүүгийн найрамдалд Чех улсын Техно Арт компани энүүнийг найрамдлын хямд үнээр босгоно гэсэн саналыг сөргүүлэн тавилаа. Төслийн хүрээнд Малайзийн ерөнхий сайд Махатир өөрийн биеэр айлчлаад ч нэмэр тус болсонгүй. Монгол улсын засгийн газрын манааран байцчууга Малайзийн ерөнхий сайд эзэмшсэн ноён Махатир бин Мохамед Монгол улсын ерөнхий сайд Инглистэй хамрын төлөвлөсөн 2 таврын албан ёсны төлөөлөгчдийн хэлэлцээр тэрийн орнд боллоо. Хэлэлцээр байцад илэн дагамгүй байж боллоо. Тэр Техно Арт нь угаасаа усан цахилгаан станц байгуулах биш, усан цахилгаан станцыг бариулахгүй байх зорилгоор хөндлөнгөөс орж ирсэн тул үүргэн гүйцэтгээд алга боллоо. Тэд нэгэн үеийн зөвлөлтийн дагуул улсуудын нэг байсан Чех улсад бүртгэлтэй бөгөөд усан цахилгаан станц барихын битгий хэл гарч идэнгийн зайч хийдгүү газар байсан нь хожим тодорхой болсон юм. Ийхүү монголчууд Оросоос эрчим хүчний хувьд тус гар тогтнох анхны оролдлого болсон Эгийн голын усан цахилгаан станцын $350 сая өртөг бүхий төсөл нуурсан билээ. Хожим гарсан нэгэн сурвалжид хуучин зөвлөлт төрийн товоохон боловсон хүчин бөгөөд эрчим хүчний болон усны аж ахуйн мэргэжилтний ярианы агуулга дурддагджээ. Тэрний яриагаар бол Монголын хилээс байгаль нуур хүрэх сэлэн бүрний замда байгалийн асар том өгөгдхүн болох сүрлэг хавцал байдаг юм гинэ. Энэ бол цаанаас усан цахилгаан станц барих бурхны зориулттай тогтолцоо. Энд айл зөвлөлтийн үеэс Монголд зориулсан маш том усан цахилгаан станц барихаар шийдсэн байж. Эгдээр барьснаас хавьгүй хүчирхгийг байгуулах бололцоотой бөгөөд Монголыг цаашид эрчим хүчээр дамжуулан хянсаар байх учиртай байсан тухай тэнд өгүүлдэг. Хөрөнгө оруулалтын эсрэг дан Монголын эдийн засгийн ирээдүйн амин сүнс болсон эрчим хүч уулуурхай дэдүдцийн гол судал болох төмөр зам ихч бас хамарч байна. Хэсэг зур Орос улс Монголыг таг мартаад зүүнд нь хаяжсан байснаа гэнтхэн баяжаад дэлхийн анхаарал татаад эхлэнгүүт нь хэдэн жилийн өмнөөс эргэж саналаа. Төмөр зам, уран, таван толгой гэсэн стратегийн ач холбогдолтой хэдэн асуудлыг тэд голлон сонирхох боллоо. 3 дахь орны хөрөнгө оруулагчдын эсрэг дайны дараагийн фронт нь Монголын ирээдүйн эрчим хүчний өөр нэгэн салбарт нээгдлээ. Энэ бол ураны салбар. 1980 онд зөвлөлтүүд бүгд найрамдах Монгол ард улсын Дорнод аймгийн хойд хэсэгт нээсэн ураны ордон ашиглагаар нууц гэрээ байгуулжээ. Энүүнийг Монголын талаас зөвхөн ганц цэдэн балал мэдэж байсан. Харин гэрээнд аригчаагаар гарын үсэг зурулсан байт юм. Саяхан болтол энэ уурхайд орж үзсэн Монгол хүн байгаагүй. Газар доогуур 30 гаруй километр сувг угсан энэ орд ашиглалтанд дөнгөж орж байх үед систем задран Оросууд хаяаж явсан. Улмаар 1994 онд Монголд бүрмсэн хүлээлгэж өгсөн байна. Олон улсын
харилцаанд сүмийн зэвсгийн орогдуулах санаачлаг бодит байдал болж ураны үндэсний дэлхийн зах зээл дээр suurж байгаатай холбогдсон тус уурхайн үйлдвэрлэлийг эрс орогдуулах зайлшгүй шаардлага гарсан юм. Одоо эрдэс үйлдвэрийн үнийн 1-2 дугаар уурхайг хааж битүүн жилснэ энэ байна. Атомын цахилгаан станц дэлхийд 436 ажиллаж байгаагийн 106 нь Америкийн нэгдсэн улсад байрладаг. Франц нийт эрчим хүчнийхэн 70 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэдэг бол хамгийн томоохон үйлдвэрлэгчид нь Америкийн нэгдсэн улс, Франц, Япон, Орос, Герман, Солонгос. Орон жилүүдэд Хятад, Энэтхэг, Бразил болон Арабын орнууд хэдэн зуун атомын станц барихаар төлөвлөөд байна. Атомын цахилгаан станцад хэдэн том даваа тал бий. Юун түрүүн экологид ямар ч оргүй. Шарын тооцохгүй юм бол хаяг далаагүй. Хүн авсаархан учраас тал бага зэлдэг. Дэд бүтцийн шаардлага бага. Бас технологийн дэвшлээс хамааран өртөг нь үргэлж багасаж байгаа бөгөөд түүхий эдийн хараат ус учраа нүүрс хий зэргээр ажилдаг станцтай харьцуулахад эдийн засгийн хямралд өртөмхий биш. Хамгийн гол дутагдал нь станцад гарч болзошгүй аваар осол. Дараагийн дутагдал нь цөмийн шаарыг зайлуулах асуудал. Шаар зайлуулахад атомын станцын нийт өртөгийн 20% нь зарцуулагддаг юм байна. Ослын хувьд Тримайл, Чернобыль, Фукушима гэсэн 3 эмгэнэлт жишээ бий. Аль аль нь хоцрогдол хүний хариуцлагагүй хүчин зүйлээс шалтгаалжээ. Ураныг олзворлон шар нутаг болгох, хөрвүүлэх, баяжуулах, түлш хийх гэсэн дарааллаараа бэлэн бүтээгдэхүүн болгодог юм байна. Олзворлон шар нутаг гаргах нь цацрагийн хувьд байгальтай байгаагаас ямар ч ялгаагүй. Цөмийн зэвсгийг хориглох олон улсын гэрээний холбоотон 5 том үрнээс бусд нь уран баяжуулах эрхгүй гэдэгт л байдаг. Орос 44, Англи 19, Франц 18, Америкийн нэгдсэн улс 14, Хятад 1 хүрэхгүй хувийг баяжуулдаг юм байна. Станцын түлш бэлддэг компаниуд энэ орнуудад хөрвүүлсэн ураанаа өгч баяжуулж авна. Гэвч өдгөө гэрээ зөрчигдөн нэлээд орон дурмэдэн баяжуулах болсон. Оросууд энэ монополизм бизнесээ хамгаалж хамгийн том уран олзворлагч Казахстаныг ихэд дарамталдаг юм байна. Үүнээс гадна хэрэглэгдсэн цөмийн шаарыг булшлах асуудал бас их том бизнес болжээ. Америкийн нэгдсэн улс $7 тэрбум өртөгтэй асар том булшлах газар байгуулж байна. Германд Рурын сав газар хуучин уурхайд булшлах газар бийг францчууд ашигладаг. Монголын хилээс холгүй Оросын шаар булшлах том газар бий. Эднэр болон өөр бусад газрууд энэ бизнест хоорондоо ихээхэн өрсөлдөдөг. Тухайн үеийн төлөвлөгөөгөөр ураны хүдрийг төмөр замаар хойш Ангарск руу гаргаад үйлдвэрт хөрвүүлэн баяжуулах ёстой байжээ. Энэ бол Монголоос боловсруулаагүй түүхий эдийг хямдаар зөөж аваачин эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт юм. Ийм учраас л Монголын эрчим хүчний салбарт хувьсгал хийж болох уран болон атомын цахилгаан станцын асуудал дундуур Оросууд орж иржээ. Тэд Монголд хүлээлгэж өгөөд протоколдчихсон дорнодын ураны ордод эргэж хамтрах тухай ярих боллоо. Гэтэл тэнд нь Канадын Han Resource компани орж ирээд хэдэн жил ажиллаж олон сая долларын хөрөнгө оруулалт хийж хэд байлаа. Оросууд Han Resource-ыг хөөж гаргахыг шаардах боллоо. Монголын ерөнхий сайдын Москвад хийсэн ажлын үеэр энэ үнийг улаан цагаангууд тулгалаа. Олон улсын арбитрийн шүүхэд очин дааж давшгүй их мөнгөөр торгуулах болно гэж учралахаар "Бид та нарт сайн хуульч олж өгнө" гэсэн марзан хариу хэлдэг байжээ. Улс төрийн шахалтаас болж Han Resource-ыг монголчууд үнэхээр хөөгөөд гаргачихсан. Тэд ч шүүхэд хандсан манайха олон саяын торгуул хүлээх нь тодорхой болчиход байгаа. Han Resource-д $20 сая хөрөнгө оруулалтанд 10% илүү дутуу ярин хэрүүл үүсгэн хөөж гаргасан. Харин шүүхээс $200 сая торгуул тавьсан хойно өнөө их орончууд нь аман хамигссан да. Засгийн газар болохоор огт тоохгүй
шууд төлнөлвөж гээл сууж байгаа. За юутайч гаднын хөрөнгө оруулагчийг хөөж гаргасан шалтгаан нь мөнөөхөө яриад байсан шулуулсан асуудал биш юм байна. Харин Оросуудын уран хамтарч ашиглах тухай яриа хөөрөө текстгээд чимээгүй боллоо. Оросын төр бас дээд шатны тушаалтны шахалт явуулгатай мөр зэрэгцэн ард түмний тэмцэл өрнөлөө. Мэдээж хэрэг Монгол өөрийнхөө урааныг ашиглах ёсгүй. Түүхээ тэвэр нь Орост гаргах ёстой гэд шууд ярьж болохгүй. Энийн оронд Цөмийн хаягдал Монголд болгодохын аюулын тухай аимшигын